Бурхан багш 2600 гаруй жилийн өмнө энтэх гээд хааны гэр бүлд төрсөн. Ингээд удаагүй байхад ээж нь ертөнцийн мөнхөсийг үзүүлсэн байдаг. Ингээд Бурхан багш том болоод гэгэрлийн замуур дөрөв хичээгээд 36 насуудаар зоглох үед одоо муу сэтгэл бүгдийг ялан дийлээд одоо гэгэрсэн байдаг. Ингээд өөрөө гэгэрэлд хүрнэ гэдэг бол одоо хүн болсон, хүн байж болох тэр боломжийг бүрэн ашигласан гэж ингэж үздэг. Ингээд өөрийн ээж хүүхэд багтанд дөнгөж төрсний дараа удалгүй таал болсон байсан. Одоо хаана төрсөн болоо гэд өөрийн номын эрдмээр болгох буюу харах ээж нь Тэнгэрийн оронд төрсэн байсан гэж үздэг. Ингээд ээжийнхаа ачийг хариулахаар Тэнгэрийн орон руу морилоод тэнд өөрийн ээж тэнгэр болцсон байгаа ээж болон бусад тэнгэрүүдэд хүн одоо яаж энэ зовлон муу юмас ангижирдаг, гардаг тэр аргыг зааж, сургаж, надуулж. Ингээд Замбууланд одоо заларч бууж ирсэн өдөр нь намрын хадаг сарын бэлгийн тоолын 22-ны энэ өдөр юм байгаа. Тийм учраас одоо Бурхан багш хэдий Бурхан болж гэгэрсэн хэдий ч ээжийнхээ ачийг хариулахаар ийм одоо зохиол үйл бүтээсэн энэ өдөр учраас монголчууд одоо эхийн ачийг хариулсан энэ өдөр юм байна. Тийм болохоор одоо бид бүгд энэ өдөр хувь хүн өөрөө юунд хичээх вэ, яах вэ гэдгийг бэлгшээж үүнд хичээл зүтгэл гаргаж ирсэн ийм уламжлал байна. За тэгвэл үндсэн сэдв энэ өдрийн дүүчин өдөр гэдэг маань ийм учиртай өдөр байсан юм байна. Тэгвэл бид бүгдээрээ эхээс төрсөн бол бид бүгдэд одоо ээж хүний одоо их баг ямар нэг адилгүй байлаач ач гэдэг үл байгаа. Тэгвэл ээж бидэнд ачийг үзүүлсэн бол үр хүүхдийн зүгээс бид юу бодож, ухамсарлаж яаж явах вэ гэдэг дээр гол өнөөдрийн бидний ярих, гол бидний төвлөрөх агуулга энд оршиж байгаа. Одоо зарим хүмүүс ингэж боддгийм байна лээ. Надаас хүртэл өнгөрсөн жил асуулт асууж байсан. Заавал ээжийн ачийг хариулах алба байна уу? Одоо эн чинь одоо зарим үед бол зарим тохиолдолд тийм ачийг хариулах шаардлагагүй, харин одоо би өөрөө л одоо өөрөө хичээгээд явхад болох юм биш үү гэсэн ийм асуулт бас хүмүүст байдаг, зарим хүмүүст. Зарим хүн одоо ээжийг үзээгүй юм байна. Жохон байхасаа тийм. Яг төрсний дараа ямар нэгэн байдлаар үзээгүй өссөн хүн байна. Тэгэхээр тэр хүн яах вэ гэдэг асуулт бас гарч ирдэг. Тэгэхээр энэ бүгд дээр ээжийн ачийг хариулна гэдэг дээр бас ахаад нэг нь ээжийн ачийг хариулах ёстой гэхээр үр төлөөс нэхэд байгаа юм шиг юм болохгүй юу гэдэг бас асуултч гардаг юм байна. Тийм болохоор энэ бүгдийг хурангуулад ер нь ээжийн ачийг хариулъя гэдэг бол их утга учиртай, энэ бидэнд их хамааралтай энэ сэдв байна. Яагаад вэ гэхээр аливаа үндэстэн оршин тогтноход тэр тусам Монгол орон хоёр их гүрний дунд газар нутаг нь байршил нь ингэж оршиж байгаа. Тэгвэл аливаа улс үндэстэн оршиход хэл бичиг чухал. Түүнээс гадна бусдаас ондооших, ялгарах соёл чухал. Тэгвэл монголчуудын соёл бол монголчууд би төвтэй биш, бид төвтэй гэж ингэж үздэг. Энэ нь өөрөө цаашлах юм бол бид их одоо гэр бүлсэг гэх юм уу? Бид одоо өөрөөсөө илүү гэр бүл бусад хүнийг чухалчилж, бусдын төлөө гэсэн энэ зорилгыг нэн төрөнд тавьдаг ийм соёл бол монголчууд бидний соёл. Гэвч энэ цагийн эрхэнд алдагдаж өөр болж одоо бид хүүхд ингээд хөлд орохгүй тэнцвэр алдах үед хамгийн түрүүнд юу тааралдан тэрнээсээ барьж явна гэдэг шиг хэцүү цаг үед гадны олон соёлыг үзэж тэрнээс зарим нь авч ингэж ирсэн. Тэгвэл монголчууд бидэнд ондооших, ялгарх соёл заавал байх ёстой. Тэр дунд бол бид эхээс төрсөн учраас ээжийн ачийг хүндэтгэж ээжийн ачийг хариулна гэдэг саний асуултууд донд гараад байгаа шиг өөр нь нэхээс одоо өөр юм нэхэгдээд байгаа юм шиг агуулга биш. Ээжийн ачийг хариулна гэхээр эд материал зарна гэсэн ганц ойлголт биш. Гол нь ээжийнхээ ачийг санан
бид өөрсдөө зөв явах юм байна. Хүн зөв амьдрал, хүн ёс суртахуунтай байна гэдэг бол ямар ч нийгэмд аль ч улсад хэрэгтэй, шаардлагатай, зайлшгүй чухал зүйл. Тэгвэл би ёс суртахуунтай бай гэж байгаагаа ээжийнхээ ачийг хариулахын тулд ёс суртахуунтай бай гэдэг бол өөр агуулга. Энд дэр хүнд ирдэг хүч, түүнээс ирдэг үр дагавар нь өөр байдаг. Тийм учраас энэ бол монголчуудын бас соёл болж бусдаас ялгардаг ийм зүйл. Одоо ахмад хүмүүс мэдэх бах. Одоо гадагшаа дотгошоо олон явсан хүмүүс бүр сайн мэднэ. Жишээ нь зарим улс оронд бол одоо аав ээж нь үр хүүхэд нь асарж, үр хүүхэд нь тэдгэрийн төлөө санаа тавих нь тутмаг байгаагаас улс нь бодлого явуулж одоо асрамжийн газар эсвэл гэрээр нь совилогч иргэдэг гэх мэт ийм одоо байдал бол өөр улс орн нийтлэг байдаг. Тэгвэл монголчууд арай өөр байна. Тэгээ энэ нь бол монголчуудын бас ялгарч байгаа. Тэнд байгаа ахмад хүмүүс монголчуудын энэ соёлыг сонсохоор дүдэнд нь нулимс цэглэж байгаа. Ямар сайхан юм бэ гэж. Тэгэхээр энэ дэлхий эргээд биднээс суралцах, бидний энэ уламжлалт, энэ бидний энэ соёлыг маань эргээд бас хүндэтгэж үзэж байгаа, үзэхээр ийм соёл юм байна гэж та бүхэнтэй хуваалцъя. За өөр нэг нь багасаа ээжийг хараагүй тийм байвал одоо ээжийн ачийг хариулна гэдэгтэр энэ хүн сэдв байна. Эсвэл дөнгөж саяхан ээжигээ ертөнцийн мөнх усыг одоо цаг бусаар алдсан байгаа энэ хүнд ээжийн ачийг хариулна гэдэг хараа хүн сэдв байна гэж ингэж үзэх байдаг. Тэгвэл тэнд харин илүү бодох хэрэгтэй байна гэж эсрэгээр нь ингэж хэлмээр байгаа. Яагаад вэ гэхээр хүүхэн би гэхэд одоо 6 нас хүртлээр өвөө эмээ дээр өссөн. Тэгээд өвөө эмээ их ачтай. Гэвч одоо эмээгээ яг тааллуулах үед нь хажууд нь байж чадаагүй. Энтгэд байж таарсан. Тийм болохоор би тэр хүний зээ хөөшөө гэдэг энэ нэрийг би өндөрт өргөж явах хэрэгтэй. Эмээ өвөөгийн нэрийг би их сайнаар гаргаж явах хэрэгтэй гэж одоо Бурхны сургаал тэндээс авсан хүмүүжлэр аль чадлаараа бодохыг хичээдэг. Энэ нь өөрөө хэдий би тэр хүмүүстэй хамт байж чадаагүй тэр үед нь сүүлийн үед нь дээрэс нь бодоход бас сэтгэлд хэцүү сэдв байдаг хэдий ч би тэр хүмүүсийн надад үзүүлсэн ачийг нь би өөрөө сайн явж тэр хүмүүсийн нэрийг би өндөрт хүргэж явах юм бол би тэр хүмүүстэй өөрийн зүгээс барих тахил, өөрийн зүгээс өргөх өргөл, ачийг хариулах алхам болно гэж ингэж бодохоор харин сэтгэл тайтгардаг. Сэтгэл уйг байдаг. Тийм сэтгэлээр, тийм зоригдлоор өөрийгөө хичээж байгаа энэ алхам бол илүү эрч хүчтэй болгодог. Ийм болохоор энэ бол одоо байхад болохгүй зүйл байхгүй. Юу гэхээр ээжээ үзээгүй ч юм уу, эсвэл нэрийг би мэдэхгүй ч байж болно. Эсвэл одоо сэтгэл бодохоор тавгүй байдаг байлаа гэхэд харин тэрийг улам би тэр хүмүүсийг энэ ачийг нэрийг нь сайнаар гаргаж явъя, нэрийг сэвтээхгүй явъя гэдэг энэ нь бол хувь хүний ухамсар, хүний ёс суртахуунд том хүч болж ирдэг. Ер нь бол хүн сайхан амьдрахад олон шаардлагатай хүчин зүйл байдаг. Тэрний нэн чухал зүйл бол хүний ёс суртахуун, хүний төлөвшил байгаа. Тэгвэл төлөвшил ёс суртахуун ирнэ гэдэг би ийм зүйлийг хийж болохгүй гэхэд тэр үл нэг хан босгоод үгүй энийг би хийж болохгүй гэхээр болохгүй зүйлүүдийг өөрийн хувьд учир шалтгаан үндслээр тодорхой болоод явхаар болохгүй зүйлүүдэд хан хэрэн босгосон адил ийм өөрийн үзлийг баттай болгосны хүчээр явж байгаа зам нь энэгээр л явна шүү гэдэг тодорхой болж үлддэг. Энэ нь бол хувь хүнийг сайн юмд хүргэдэг ийм алхам. Тийм учраас хүн ёс суртахуунтай байх, хүнлэг инэрэнгүй байх. Энэ талаас энэ ээжийн ачийг хариулъя. Тэхийн тулд би улам хичээ гэдэг бол их чухал байна. За өөр нэг зүйл нь нэг ийм маргаан болж исэн. Би тэрийг сонсч байсан. Юу гэхээр аав ээж нь хотхон хүүхдээ гаргая гэж хүсээгүй байж байгаа. Тэг хүүхд олдоод хүүхд төрсөн. Тэгээд баг байхаас нь тийм маргаан хаяа болдог байсан гэд. Ер нь бол ингээд биднийг зовоож үжээ. Ер нь чамайг төрүүлэе гэж бид хүсээгүй байсан гэх мэтэр.
Тэгэхээр тэр хүүхдэд нэг тийм таагүй мэдрэмж төрдөг. Тэгвэл тэр хүүхдийн жишээгээр аваад тэр хүүхэд тэгж яриад байгаа, тэгж хандаад байгаа тэр аав ээж тэр дундаа ээжийн ачийг хариулъя гэж бодох нь яг зохистой юу гэдэг ийм зүйл бас яригддаг юм байна лээ. Тэгээ тэн дээр өнөөдөр надад сайнаар хандсан ч вэ, муугаар хандсан ч вэ, өнгөрсөнд яаж ч хандсан бэ? Намайг төрүүлсэн л үнэ учраас тэр төрүүлсэн гарцаагүй үнэн ач байна. Жишээлхэд хүний аав ээж эсвэл ачтай эмээ өвөө ч гэдэм үү хэн нэгэн хүн би энэ өвдөд байхад яг өвдсөн байгаа үед би асрах санаа тавихгүй бол хизээ санаа тавих. Энэ хүн ёсны хэрэг. Тэгвэл бүр цаашлаад тэдгээр хүмүүс маань гинт сэтгцэн өөр болоод галзуурчлаа гэж бодоход орох юм уу? Тэгж болохгүй. Тэр хүний төлөө бид явна. Жишээлхэд ингээд гэр бүлийнхэн нэг гишүүн сэтгцэн өөр болоод галзуурцсан байхад ар гэрийнх нь яаж санаа зовж байна? Яаж шаналж байна? Тэгээд нэг жаахан гайгүй болохоор яаж баярлж байна? Тэгэхээр тийм хэцүү байгаа үед хаях биш. Одоо галзуураа солиорцсон байлаач тэдгээрийн төлөө бид явах учиртай. Тийм болохоор өнөөдөр аав ээж тухайн хүмүүс галзуурчаагүй байна. Заримдаа бидний хүсээгүй, магадгүй яах аргагүй буруу зогсгүй үгийг хэллээ гэж бодоход тэр хэлснийг учрын шалтгаан болохгүйгээр харин надад төрүүлж өгсөн гэдэг энэ ач байгаа. Энийг нь бодож амьдруул илүү тэр хүмүүстэй ойлголцсон. Илүү би өөрөө харилцаан дээрээ алдаа баг гаргаж ингэж амьдрнаа. Яагаад та бүгд ирээдүйд өөрсдөө аав ээж болоод явна. Та бүгдийн үр хүүхэд та бүгдийн ирээдүйд яаж харьцах вэ гэдгийг та өөрөө биеэрээ үлгэрлэж үзүүлж вэж тэр ирээдүйн үр хүүхэд хойч үе маань ахмад хүнээ аав ээжээ яаж хандах вэ гэдэг тэндээс хамаарна. Энэ бас л бидний соёл уламжлалтай холбоотой. Ахаад нэг талаасаа түрүүнд бид тэр ач гэдэг дээр ярьлаа. Одоо хүн бол төрнө гэдэг өнөөдөр бид хүн бол төрөөгүй байсан бол өдий хүртэл үзэж харсан, сонссон олон сайхан боломж бидэнд олдохгүй. Жишээ нь энд оюутан одоо залуучууд олон байна. Тэгэхээр та бүгд өнөөдөр энэ сургуульд сурах хүртэл амьдралд олон сайхан зүйл тохиосон байгаа. Тэгвэл эдгээр бүгд бид хүн болоогүй бол бидэнд олдохгүй шүү дээ. Тэгэхээр бид хүн болно гэдэг чинь ийм нандин ховор зүйл. Энэ дэлхий дээр хүн төрөлхтөнд хэрэгтэй олон сайхан зүйлийг хүн бий болгосон. Тэгэхээр хүн гэдэг ийм ач тустай, чадвартай. Тэгвэл ийм хүн бол төрнө гэдэг ээжээс төрсөн бол ээж бидний хүн болгож өгсөн биш үү? 9 сар тээж өгсөн биш үү? Энэ нь бол одоо ээжийн ачийг маргах хэрэггүй, маргаангүй энэ бол ач нь гарцаагүй үнэ. За энэ хүртэл яриагаа хурангуулад бид ээж хүн ачтай учраас ээжийн ачийг энэ талаас нь бид бодож амьдруул бидний уламжлал, соёл тал дээр, хувь хүний хөгжил тал дээр, ёс суртахуун тал дээр ирээдүйд та бүгдийн үр хүүхэд ач зээнаар та бүгдэд хэрхэн хандах тал дээр ч гэсэн энэ илүү давуу талыг бий болгоно. Илүү сайн сайхан үр дагаврыг дагуулна гэж ингэж хэлмээр байна. Дараагийн нэг зүйл нь тэгвэл ээж ийм ачтай, ээжийн ачийг хариулъя гэдэг энэ тухай одоо зөндөө ярьсан бол одоо би ачийг нь хэрхэн хариулах вэ? Явал ачийг хариулсан болох вэ гэдэг дээр би хэсэг хугацаанд ярилцъя. Бурхан багш бол ээж нь өөрт муу сэтгэлийг ялан дийлж, муу юмас ангижрах ийм боломжтой биеийг төрүүлж өгснийг хэргийн гаргасан ээжийн ачийг хариулах ийм нэг алхам болжээ. За түн шиг бид ээжийн ачийг хариулъя гэхээр бид заавал нэг үнэтэй цэнтэй юм авч өгөн ч гэдэг юм уу? Эсвэл одоо ээж өвдөхөд байн хажууд нь байх ёстой ч гэдэг юм уу? Одоо үнээс илүүтэйгээр бид өөрөө их сайн явах ёстой. Өөрөө бид зорьсон зорилго гаргаж байгаа шийдвэртийг хүрэхийн тулд хэрэгжүүлж байгаа арга өдөр тутмын ёс суртахуун өөрийн сэтгэлээ удирдах, сэтгэлийг аз жаргал амар амгалантай байлгах энэ бүгдэд бид хичээж байгаа нь одоо ээжийн ачийг хариулах хамгийн одоо бидэнд байгаа боломж.
Эннээс бол энийг хийхэд хүнээс мөнгө төгрөг шаардлагагүй. Магадгүй хүнээс хүнд имийг өргөх таны хүч шаардахгүй. Гагцхүү хүн энийг ухамсарлаж үүний төлөө хүн оролдлого хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ гарахгүй. Жишээлх юм бол одоо ийм байна. Ээжийн ачийг хариулыг зорж байгаа хоёр хүний жишээг аваад бодоход нэг нь бол одоо ээж автайгаа уулзахад магадгүй уулзаагүй байлаа ч гэсэн одоо уулзах боломжгүй байлаа ч гэсэн ээжийн ачийг хариулыг гэдэг алхам хийж байгаагаа өөрөө сайн байх нь тэр гол алхам гэж хичээж байгаа нэг хүн. Тэр хүн хаяа аав ээжтэйгээ уулзах боломж гарах үед ээждээ дандаа юм авч өгөн ч гэх юм уу те. Эсвэл одоо эд материалаар ачийг хариулах үйлдэл хийхээс илүүтэйгээр өөрөө их сайн явж дандаа сайхан мэдээ сонсгодог. Сайхнаар нэрийг гаргадаг. Жишээлх юм бол тэдний хүүхдийн гэсэн шүү. Тэдний зээн гэсэн, тэдний ачин гэсэн. Энэ өвөг дээдсэн тийм хүмүүс байсан гэсэн гэж энэ нэрийг гаргаж явж байгаа нэг. Нэг нь уулзахаараа илдвэ айш гаргадаг. Одоо уулзах боломжгүй байлаач нэрийг нь муугар гаргаад байдаг. Ийм хоёрын жишээг аваад үзэхэд одоо ээж нь яг бодит байгаа хүн дээр аваад үзэхэд алинд нь ээж илүү баяртай байх. Заримдаа хүн ээждээ юм авч өгөөд баярлуулах тохиолдол байдаг. Заримдаа тэр үедээ гомдоох тохиолдол байдаг. Жишээлхэд нэг юм авч өгтөө эсвэл одоо элдийн үг зогсгоо үг хэлээл тийм ээ. Эсвэл одоо тэнд үл хүндэтгсэн байдал гаргаад юм өглөөч тэрийг авч байгаа хүн баяртай нэх байхгүй. Тэр үед сүйти юм авч өгч чадаагүй ч гэсэндээ хүндэтгэж дандаа амнаас гарч байгаа үг нь хүндэтгсэн зөв зохистой үг гардаг. Үйлдэл нь хүндэтгсэн одоо ёс суртахуунтай ийм үйлдэлийг бий болгож байгаа хүүхдээ харсан ээж илүү баярлал. Тэр бол одоо бидний Бурхны номонд айлцсан байдгаар одоо бүтээлийн дахил болдог. Эд юмын дахилаас илүүтэйгээр нөгөө талдаа уулзахаар л одоо тачхина дундагч байд юм уу тийм байхлаар ээж нь хүртэл тэгж байгаа шүү дээ. За нөгөөдөг чи ирж өндөө одоо яах вэ гэд бараг айдаг тийм ээ сандардаг. Тэгээ энэ хоёрыг харьцуулаад үзэхэд ер нь ээжийн ачийг хариулна гэдэг бодит тийм үр төлөөс юм шиг гэхээс илүүтэй би өөрөө хас жаргалтай байх хэрэгтэй. Энэ нь би өөрөө зөв явж байгаа л одоо ээжийн нэрийг сайнаар гаргаж байна. Ээжигээ бодит уулзах боломж, сонсох боломж ивэл баярлуулж байгаа. Тэгээ энэ бол ээжийн ачийг хариулах хамгийн нэн чухал бөгөөд бид чадхаар энэ үйлдэл юм байна. Тийм учраас эхний одоо санал болгож байгаа тав хүн мэднэ гэхдээ нэг санаж сэрэхэд одоо шалтгаан болох нэг одоо санал дэвшүүлж байна. Ер нь өдөр тутам ялангуяа энэ өдрөөс эхлээд бид бүгдээ ээжээс төрсөн ялгаагүй байлгүй. Тэгэхээр одоо энэ хүн бол төрсөн өдий зэгтээ болсон ээжээ ач байгаа. Тийм учраас тэр ээжийнхаа ийм надад боломж олгоод өгсөн байгаа үнийг би их хүр түнтэй зөв зохистой өнгөрүүлье. Зорж байгаа зорилготой үнэнч байж түүнийхээ төлөө хөдөлмөрлөж хэрвээ ажил эрхэлж байгаа бол үүнийгээ бусдын сайн сайхны төлөө нийгмийн нийтийн улс орныхоо сайн сайхны төлөө гэж ингэж хичээж тухайн ажлаа хийе гэж бодож хичээх юм бол энэ ээжийн ачийг хариулж байгаа. Надад ийм биеийг төрүүлээд төснээ одоо миний зүгээс хийж чадах нэг алхам байна гэдэг саналыг төвшүүлье. Дараагийн нэг зүйл нь бол бид өөрсдөө их зөв явж өөрсдөө дандаа тэр хүний нэрийг сайнаар дурсахаар ингэж хичээж амьдрах нь бид ээжийн ачийг хариулах ийм онцгой арга. Энэ бий болохын хэрээр хүн өөрөө ёс суртахуунтай төлөвшлөн улам ахиц гардаг. Түүний хэрээр хүмүүс үнд хичээхий хэрээр яаж юм болгоод байна гэж хүн гайхахаар нийгэмд өөрчлөлтүүд бий болдог. Жишээлхэд одоо соён гэгэрүүлэх одоо боловсролын салбарын гадны улсны одоо судлаач эрдэмтэн хүмүүс янз бүрийн судалгаа хийж жишээ нь Япон гэхэд Японы одоо иргэд ямар ёс суртахуунтай байна. Түүнийг гол юу нь бий болгож байна гэдгийг өөрсдөө судалдаг. Японоос бусад орны эрдэмтэн судлаачид Япончууд яаж ийм болоод байна? Яаж их цэвэр юмд их үр хандаад байна?
энийг юугаар бий болгоод байна гэдгийг судалдаг ч гэдэг юм уу тийм ээ. Тэгвэл одоо өөр бусад орон жишээ нь Бутан улс Бурхны шинтэй орон 700 гаруй мянган хүн амтай. Тэгвэл Бутан улс аз жаргалын индексээр их өндөрт байгаад байна. Тэг яагаад тийм бэ гэдгийг судалж байна. Тэгэхээр энэ бүгдийг ингээд судлаад үзэхэд тухайн үндэстэн илүү ёс суртахуунтай, илүү төлөвшөлтэй, илүү сэтгэл нь амар амгалан байж үж тэр аз жаргал нь нийгмээрээ нийтээрээ илүү өндөр байдаг. Тэгвэл үнийг яаж бий болгодог вэ гэдэгтэр олон хөшүүрэг гэх юм уу, түнд олон хүчин зүйл нөлөөлдөг. Монголчууд бидэнд Бутанд ч гэсэн ялгаагүй нэг зүйл нь бол Бутан Бурхны шинд орон. Энэ Бурхны сургаалд байгаа сургаалуудыг ганц лам хүн гэлтгүү. Энийг заавал хүн Бурхан шишин шүтэх алуугүй. Одоо нэг ялгаа. Тэнд байгаа ээжийн ач гэж гарсан байгааг шашин шүтдэг бай, эс шүтдэг бай. Хинч бай үзэхэд нэр үнэн байна гэвэл тэрийг аваад явхаар хүнд ийм өөрчлөлтүүдийг авчирч өгдөг. Энэ нийгэмд эрэг үр дүнтэй ийм зүйл байна. Тийм учраас саяны дэвшүүлж байгаа хоёр санал бол ээжийн ачийг хариулна гэдэг хувь хүн төдийгүй нийгэмд ийм эрэг үр дүн авчирна гэж тавхан санал дэвшүүлж байгаа үндслээр үнийг хуваалцъя. За өөр нэг зүйл нь бүр цаашаа ингээд нэг шат ахиулахаар хүн ээжийн ачийг хариулъя гэдэг магадгүй өнөөдөр ээж нь одоо би бодитоор уулзах боломжтой хэсэг дээр нэг тогтоод яри. Хэрвээ тийм боломж байгаа бол та бүхэн яарвчлан ээжээгээ яавал их аз жаргалтай байх уу? Яавал их амар амгалантай байх уу гэдэгтэр би алхам хийя. Тин чиглэсэн бид хичээл зүтгэл гаргахыг оролдлого хий. Тэр нь юу вэ гэхээр хүнд одоо аз жаргалыг ингээд ангилах юм бол олон талаас олон зүйлийн бүрдэлт одоо төгс болдог бол тэр дундаас хамгийн онцгой нь бол сэтгэлийн аз жаргал байгаа. Тэгвэл бид ер нь ээжийг цаашлаад аав одоо гэр бүл хүмүүс бол эхнэр нөхрөө тийм ээ үр хүүхдээ явал аз жаргалтай байх уу гэдэг дээр сэтгэлийн явал аз жаргалтай байх уу гэдэг дээр илүү анхаараа. Илүү анхаараасай гэж хэлмээр байгаа. Яагаад тэгэхээр сэтгэл аз жаргалгүй сэтгэл зовлонтой байхаар бидний ээж бай, аав эсвэл гэр бүлийн гишүүд хэн бэ зовлонтой байдаг. Сэтгэл нь зовхоор л илүү зовж байдаг. Сэтгэл нь аз жаргалтай байвал илүү аз жаргалтай байдаг. Тэгвэл тэр сэтгэлийн аз жаргалтай байлгаж өгье гэж бид чармайлт гаргах нь их чухал юм байна. Тэгвэл бусдын одоо ээжээгээ гэж бодоход ээжээгээ сэтгэлийг аз жаргалтай байлгаж өгье гэж зориул яаж аз жаргалтай болгож өгдгийг та мэдэх үү? Одоо манай залуучууд өөрөөсөө асуулт. Одоо над хамгийн ачтай хүн юм бэ? Нэг хүнийг тодорхойлоо. Тэр хүний сэтгэлийн аз жаргалтай би болгож өгье гэхэд яаж болох вэ? Та мэдэх үү? Асуугаад өөрөөсөө. Хэрвээ мэдэхгүй байвал энийг юу гэж тайлбарсан байдаг вэ гэхээр сэтгэлийн аз жаргалтай болгоё гэвэл сэтгэл нь аз жаргалтай байх тэр зөв бодлыг тухайн хүмүүстэй бодуулж өгдөг байх хэрэгтэй. Тэр хүмүүстэй зөв имийг л бодуулж өгдөг ийм аргыг өөртөө бий болгоод тэр хүмүүстэй зөв бодлыг бий болгоход их уран түндээ өөрөө мэрэгсэн дадсан байх юм бол сэтгэлийн аз жаргалыг бий болгож өгч чаднаа гэж ингэж тайлбарсан байдаг. Тэгэхээр сэтгэлийн аз жаргалыг бий болгож өхийн тулд сэтгэлд нь зөв юмыг бодуулж өгөх хэрэгтэй юм байна. Тэгвэл сэтгэлд нь зөв юмыг бодуулж өхийн тулд би өөрөө сэтгэлд зөв юм боддог. Түүнийгээ дадуулж хэвсэн байх нь чухал юм байна. За сэтгэлд өөрөө зөв сэтгэлийг дадуулсан байх хэрэгтэй байна. Тийм учраас энд дэвшүүлэх гэж байгаа дараагийн санал бол бид хайртай хүнээ, ачтай хүнийхээ ачийг хариулъя гэхэд сэтгэлийн аз жаргалтай баяр баясгалтай болгож өгье гэдэг ийм уриалга. Сэтгэлийн аз жаргалтай баяр баясгалтай болгож өхийн тулд
түүний бий болгож өгөх аргыг өөртөө би эхлээд дадуулах хэрэгтэй. Өөрөө би сэтгэл бухимдсан, хямарсан ийм байдалтай байгаад тухайн ачтай хүнээ сэтгэлийн аз жаргалтай болгож өгч чадахгүй. Тэгвэл өөрөө би сэтгэл аз жаргалтай байх уу гэхлээр би өөрөө сэтгэлийг аз жаргалтай болгож өгдөг тэр зөв бодлуудыг мдэггүй мэдэж эрэлхийлж сэтгэлийг зовоож байдаг буруу бодлууд, муу дадал зуршил надад юу вэ? Түүнийг таньж мэдээд түүнийг засахын төлөө бид хичээл зүтгэл гаргаж явах юм бол тэр нь даддаг. Зөв бодол надад хэдий ч хэнэ дадахын хэрээр бусдад зөв бодлыг яаж төрүүлж өгөх вэ гэдэг аргыг би илүү сонгож чаддаг болдог. Заримдаа нэг эвд муутай ч гэх юм уу аргыг нь олохгүй байж хаад хүнд нэг сайн хуу хэлээ гэтэл гомдоочих байдаг ш тийм ээ. Хүнийг баярлуулъя гэтэл эсрэгээрээ урлуулчих байдаг. Энэ бол би тэр аргыг өөртөө дадуулж хөвшүүлж чадаагүй. Тэнд би өөрөө бэлтгэгдээгүй байна гэсэн юм үгэ. Тийм учраас товч хурангуулах юм бол ээжээ ачийг хариулъя. Ганц ээж гэлтгүй аав, өөрийн ачтай гэр бүлийн гишүүн, ах トゥ хамаатаас гадна найз нөхд хэн бэ? Тэр хүний ачийг хариулъя гэхэд би өөрөө сэтгэлдээ аз жаргалыг бий болгохын төлөө хичээж түүнийгээ тэр хүмүүстэй түгээж ингэснээр илүү аз жаргалыг өгж энэ ачийг хариулах нэг арга болох юм байна гэдэг ийм саналыг та бүхэндээ бас уриалж дэвшүүлье. За дараагийн нэг зүйл юу вэ гэхээр хүн мэдэхгүйгээс их алддаг. Мэдэхгүйгээс. Тэгэхээр би явал хүн зөв сайхан амьдрах уу? Явал нийгэмдээ би эерэг байдлаар хувь нэмрээ оруулж нийгмийн сайн сайхны төлөө үйл бүтээж чадах вэ гэдэгт бид мэдэх хэрэгтэй. Тэгвэл бид мэдээ зогсохгүй мэдснийг өдөр тутам өөрийгөө би зорж яваа өөрөө зөв байх. Нийгэмдээ би сайн сайхан байхад хувь нэмрээ оруулна гэдэгт чиглэсэн зорилготой өдөр тутмын амьдралаа яаж уйж түүнийгээ тэр зүгт явж байгаа эсхийг хянах вэ гэдэг энэ бол бидэнд их чухал байдаг. Тийм учраас дараагийн 5 хүнд одоо дэвшүүлэх санал бол бид өнөөдөр ээжийн ачийн тухай ярьж байна. Тэгвэл бусдын ачийг хариулах, бусдад сайн сайхныг бий болгоход өрөөсөө л эхэлдэг. Өрөөсөө эхлэн гэдэг хүлээж жоод эсвэл ганц өдөр цүлхэхэд ороод ирдэг юм биш байна. Энэ өдөр тутамд урт хугацаанд хуримтлагдж байж энэ өргөн далайцтай үр дүн гардаг. Жишээлхэд та бүгд одоо өнөөдрийг хүртэл сургууль сурсан, боловсрол эзэмсэн энэ үйл явцыг бодоход анх үсэг заалгаж эхэлж байсан үеэс тэр суралцж байсан үйл явц хуримтлагдж хураагдсаар өнөөдрийн энэ хүнийг бий болгосон байна. Түүнтэй адил хүн өдөр тутамд хүн өөрийгөө зөв зохистой чиглүүлж байдаг. Өөрийгөө яаж байгааг бас ажиглаж хянж байдаг. Энэ бол их чухлаа гэж ингэж үздэг. Өглөөнөөс орой хүртэл өдрийг яаж өнгөрүүлв? Өглөөнөөс орой хүртэл надад ямар бодол намайг эзэмдэж байв? Би ямар үг хэлээд байна гэдгийг хүн мэдэх үү? Нэрээ эн чинь юу болж вэ гэж дараа нь л харахаас биш тэр үедээ мэдэхгүй тохиолдол их байдаг. Тэгвэл хүн өдөр тутамд өглөөс ирээд за би энэ өдрийг өөртөө тустай ачтай ямар хүмүүс вэ? Тэр хүмүүсээ баярлуулахаар одоо нийгэмдээ нийтийн сайн сайхан тустай ийм үйлийг хийж энэ өдрийг өнгөрүүлье гэж өдөртөө боддог. Ийм байх юм бол жилд 300 гаруй хоног тэр болгоны бодсны хүчээр 2 жилийн дараа гэхэд тэр хүн өөр болчдөг. Тэр хүн өөр болохоос гадна хажууд байгаа хүмүүст нь эерэг тийм нөлөө үзүүлж эхэлдэг. Тийм учраас өглөөдөө нэг бид зөв бодлыг бодож тэр өдөр юуны төлөө амьдрахыг тэр зорилгоо их сайн бодож тэр өдрийг эхлүүлээсэ гэж та бүхэндээ уриалъя. Өглөө эхлүүлэхээс гадна өдөрт сургууль сурж байна уу, ажил хийж байна уу, тэр үедээ би яг ямар юм бодож байна? Би ямар зорилгоор энийг хийж байна? Би үүндээ яаж хандаж байна гэдгийг өөрийгөө бас нэг өдөрт хэд дахин хяндаг, өөрийгөө нэг ажигладаг байгаасай. Ингээд
тэр үед нь засаж залруулмаар зүйл байвал тэр үед нь дорн засаж залруулах оролдлого хийгээд явах юм бол орой гэртээ очиод тийм үү орой эргээ тэр өдрийг дүгнээд харахад би өнөөдөр чинь бас ийм юм алдаа гарах гэж байсныг ингэж тэр үед нь таньж ингэж засаж залруулах боломж гарсан байна гэж өөртөө урамших. Хэрвээ анзаараагүй юм уу? Анзаарсан ч түүнтэй тэмцээд хичээгээд байсан ч түн дийлдсэн муу юмд. Ийм тохиолдол байвал би өнөөдөр энэ дийлдлээ маргааш хүнтэй тэмцэх юм шүү. Маргааш хүнийг би энд давтахгүй, энд дийлдэхгүй байхын тулд хичээн шүү гэж хүн өөртөө зорилт тавьдаг, өөртөө бас амлалт өгдөг. Ийм байх юм бол тэр өдөр ялгаагүй л бусад өдөртөө ялгаагүй тэгж бодоогүй байсан ч цаг хугацаа зогсохгүй учраас өдөр хоног өнгөрчл байдаг хэрнээ гарах үр дүн өөрөө. Тийм учраас түрүүний яриагаа ахаад ихнээс нь хурангуулах юм бол бид эхээс төрсөн үнэн учраас тэр төрүүлсэн ач гэдэг бол юугаар ч үнэлхийн аргагүй. Одоо намайг нэг муугар загинсан надад одоо хүсээгүй тийм үйлдэл гаргасан байлаа ч тэр балахын аргагүй ийм ач байна. Тэгвэл ийм ач над байна гэдгийг бодож энэ ачийг би өөрийн зөв үйлдэлээрээ өөрөө зөв явж энэ ачийг хариулъя гэж бодвол бидэнд хувь хүн тустай, нийгэм тустай. Ахаад цаашлах юм бол ийм ачийг над үзүүлсэн хүмүүсээ би ачийг хариулахын тулд баярлуулъя, аз жаргалтай байлгая гэж бид хичээж амьдрах юм бол бид өөрсдөө бусдыг баярлуулахын тулд өөрөө тийм чадвартай, өөрийгөө удирдах чаддаг байж үз тийм болно. Яг өөр тийм тустай. Бүр цаашлах юм бол ийм болохын тулд хүн өдөр тутам хичээж өөрийгөө зөв зүйл рүү чиглүүлэхийн хэрээр хувь хүн илүү төлөвшдөг. Ер нь л тийм шүү дээ, бүгдээрээ мэднэ. Уурлах сайхан гэж нэг хүн боддгоо. Уралдсан үедээ би уурлахад яадгийг гэж одоо ухаангүй үг тийм шийдлийг гаргадаг болохоос биш. Яг 50 байгаа үед уурлах муу гэдгийг бүгд л мэдж байгаа. Гэхдээ л уурладаг. Дээрэс нь хүний гомдоохгүй бай. Яагаад хүн намайг гомдоохот над ямар мэдрэмж төрдгөө таагүй байдаг. Тэгвэл бусдыг гомдоохгүй байх юмсан гэж хүн боддог. Гэхдээ л гомдоочдөг. Тэгвэл энэ бүгд юу хэлээд байна гэхээр хувь хүн та би төлөвшөөгүй юм шүү. Ёс суртахуун чухал гэж боддогч ёс суртахууныг өөртөө хэвшүүлээгүй байгаа юм биш үү гэдэг зүйл ярьж байгаа. Тэгвэл энэ төлөвшил бидэнд ирээгүй байна. Ёс суртахууныг хэвшүүлж чадаагүй, дадуулаагүй байна гэвэл тэр яаж даддгийг, яаж төлөвшиж, тэр яаж хэвшдгийг, ёс суртахуун яаж өөрт баттай болдгийг энэ бол өдөр тутамд оролдлого бид байнгын хийж үж энэ ирдэг. Бурхан башийн айлдварт тэгж айлцсан байдаг. Сайн хүн гэж ямар хүнийг хэлэх вэ? Сайхан сэтгэлтэй хүнийг сайн хүн гэж хэлье. Яагаад? Сайхан сэтгэлтэй хүн сайхан сэтгэлээр хөтлөгдөөд тэр сэтгэлээр гаргаж байгаа үг, илэрхийлж байгаа үйлдэл хүнд сайхан мэдрэмжийг өгдөг. Тэгвэл сайхан сэтгэлтэй хүн гэдэг чинь заримдаа хүн сайхан сэтгэл төрдөг. Гэхдээ ихэнхдээ чадахгүй байвал энэ үл их сайхан сэтгэлтэй хүн шүү гэдгийг тэрийг бас хадгалж чадахгүй болчиход байна. Ихэнхдээ сайхан сэтгэлтэй байвал энэ бас сайхан сэтгэлтэй хүн шүү гэж хэлж болно. Хүмүүс нийгэмд хэлэх гээд байдаг. Тийм учраас сэтгэл сайхан байвал, сэтгэл нь зөв байвал тэр хүн сайн хүн, зөв хүн гэж үзнэ. Тэгэхээр сэтгэл сайхан байна, зөв байна гэж ихэнхдээ сайхан сэтгэл өөрийг эзэмдэж байдаг. Ихэнхдээ зөв бодлыг өөртөө төрүүлж тэр нь хүч чармайлт гарахгүй аяндаа надад зөв бодол төрөөд байдаг болвол зөв бодол тэр хүнд төлөвшөж байна шүү дээ. Тэр хүн ёс суртахуун өөрт нь дадаж ирж байна гэж ингэж үздэг учраас энэ сүлийн уриалга болгоод байгаа зүйл бол бид ачтыг хүнийхээ ачийг хариулъя гэхэд цад хүмүүсээ баярлуулъя, аз жаргалтай байлгыг гэхэд бид өөрсдөө эхлээд ёс суртахуунтай, бид өөрсдөө сэтгэлдээ аз жаргалыг бий болгодог тэр арганд мэрэгшиж дадах хэрэгтэй. Тэр яаж дадах вэ? Яаж хүн төлөвшөх вэ гэдэгтэр энэ бол дадал, хичээл зүтгэл ордог.
бүр цаашлах юм бол үнийг бясалгадаг. Техник технологи хөгжихийн хэрээр, хэмэл оюун ухаан хөгжихийн хэрээр хүн төрөлхтөнд олон сорилтууд тулгарна гэж үзэж байгаа. Тэр дундаас хүний сэтгэлийн хөгжил гэдэг, хүн сэтгэлээрээ хас жаргалыг бий болгодог энэ орон зайг хүн төрөлхтний ирээдүйд улам эрэлхийлэх юм байна гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ бүгдийг хураангуулад нэгтгээд ямар санааг төвшүүлэх гэдэг вэ гэхээр хүн сайхан сэтгэлийг, хүн ёс суртахууныг өөртөө баттай болгохын тулд бясалгал гэдэг бол их чухал байдаг. Бясалгал. Тэгээ бясалгал нь ихээр ажлаа орхиод, хийх юм орхиод ингээд ганц суухыг хэлэхгүй. Бясалгалд олон үе шат, олон хэсэгт хувааж тайлбарлсан байдаг. Тийм учраас өглөөдөө хүн 1 минут би юуны төлөө амьдрах юм? Нийгэмд би ямар эерэг хувь нэмрээ оруулах юм гэдгийг нэг боддог, төвлөрдөг ийм бодолтой болох. Ороо унтахтаа хүн ахаад нэг унтрын өмнө эсвэл орой нэг боддог 1 минут ч юм уу. Ийм байгаад байх юм бол нөгөө бид бодоод байж өөрт ирэхгүй байгаа бодлууд өөрт ирэх нь амар болдог. Бүр цаашлах юм бол бид одоо их хүн үр хүүхдтэй ямар ачтай байдгүй гэдгийг өдөртөө бясалгадаг байх юм бол энэ нь хувь хүнийг илүү тийм өрөвч, илүү инэрэнгүү, илүү бусдын төлөө гэсэн ийм сэтгэлийг төлөвшүүлж өгч байдаг. Нэг хүн тэгж хэлсэн байт юм лээ. Номонд байдаг. Хамгийн сайн сэтгэл гэж ямар сэтгэлийг хэлэх вэ гэсэн чинь хамгийн сайн сэтгэл гэдэг бол өөрөөсөө илүү бусдыг муу юм бүгдээс бусдыг хайрлаж, бусдыг сайн сайхан байгаасыг эчин сэтгэлээс хүсэж, бусдын төлөө би өөрөө энэ алдаа муу юмас ангид байя гэж бодож байгаа энэ бодол бол хамгийн сайн сэтгэлээ гэж. Тийм болохоор монголчууд бид төвтэй шүү, би төвтэй биш гэж ингэж үзэж байгаа. Ингэж томьёолсон байгаа нь үнтэйж холбоотой. Тийм учраас та бүхэнд дахиад хэлэх гээд байгаа нэг санаа. Хүн ер нь их хүний ачийг бясалгаж, их хүний ачийг боддог ийм байх юм бол хүн илүү инэрэнгүү сэтгэлийг өөртөө дадуулах боломж үүсдэг. Нэг талаасаа эхийгээ хайрлахгүй байгаа хүн, их хүний ачийг бодож хайрлахгүй байгаа хүнд бусдыг хайрлан гэдэг бол үг төдий гинэ. Бодлоо байдаг. Тийм учраас энэ ээжийн ачийг бодно. Бид нэг өдрийг бурхан ба шихийн ачийг хариулсан өдөр гэж ярьж байгаа. Энэ нь бол илүү хүнийг өөрийнх нь төлөө, нийгмийн нийтийн төлөө яаж бусдыг хайрладаг, инэрдэг байх уу гэдэг дээр энэ бол маш хүчтэй өөрчлөлтийг авчрах ийм алхам болно гэж ингэж одоо үзэж байгаа. Тийм учраас одоо би яриагаа ер нь хураангуул төгсгий. Өнөөдөр бурхан багш ихийн ачийг хариулсан өдөр. Тэгэхээр ихийн ачийг хариулъя гэж бодох төдийд хүнд сэтгэлд юм өөрчлөлтүүд бий болж байдаг. Ачийг бодоод ухаар ачийг хариулъя гэж өөрөө ирэхгүй боддог болдог. Тэгэхээр ихийн ачийг хариулна гэдэг заавал нэг үр төлөөс гэсэн утга биш. Хувь хүн өөрөө одоо боловсрох, хувь хүн өөрөө сэтгэл гэгэрэлд явах, хувь хүн өөрөө сэтгэл амар амгалантай болох юм суурь болдог. Өнөөдөр одоо би ээжээгээ харсан байна уу, мөхс үзүүлсэн байлаач нэрийг нь санаар гаргая гэж бодож, ер нь их хүн ийм ачтай шүү гэж бодох нь өөрөө ирээдүйд үр хөвгттэй, хойч үедээ хүнлэг инэрэнгүү, сайн сайхныг заах ийм одоо суурь болдог. Тийм учраас одоо та бүгдд сайн сайхныг хүсэн өрөөгөөд ганц өрөөсөн төдийгөр биш, үний төлөө одоо өөрсдийн эхээс төрсөн үнэн учраас ээжийн ачийг бодож, ээжийн ачийг хариулахын төлөө улам урд урдаас илүү өөрөө бие сэтгэлээ сайн сайхан байхад улам илүү хичээгээсэй гэж хүсэн. Ингээд та бүгдд баярлалаа. За одоо бидэнд нэг 10 минут байна.
Тэгээ миний ярьсан сэдвтэй холбоотой асуулт байвал би бас мэдэх юм байвал хариулъя. Энийг асуух юм байвал хөвчүүл. За заавал асуух залуугүй. Тэгвэл би нэг асуулт асуух уу? Та бүхэн асуулт байхгүй бол. Хүн өдөрт ер нь их хүн хүүхдтэй ямар ачтай байдаг вэ гэд нэг бодоод 1 минут төвлөрөөд өдөр тутам бодоод үзэхэд сэтгэлд нь ямар мэдрэмж төрөх вэ гэсэн ийм асуулт асуувал та бүхэн хариулах юм байвал бас хариулж болно. Өдөрт их хүн ер нь үр хүүхдтэй ямар ачтай байдаг вэ гэдгийг хүн бодоод байхаар өдөрт 1 минут бодоод 10 хоног явхад сэтгэлд нь ямар мэдрэмж төрөх вэ? За түн дээр ингэж тайлбарлсан байдаг. Ямар мэдрэмж төрөх вэ гэхээр ер нь их хүн гэдэг ямар агуу юм бэ? Тэр их хүн гэдэг илүү их бидэнд үр хүүхдийн мачтай учраас тэр хүмүүс илүү их аз жаргалтай байгаасай. Тэр хүмүүс их сайн сайхан байгаасай гэж аяндаа хүсдэг гинэ. Тийм мэдрэмж төрдөг. Ахад цааш нь үргэлжлүүлээ бодоод байхаар сайн сайхан байгаасай гэж бодоод байгаа хүн нь яг өөрийн нүдэн дээр улам сайн сайхан гэдгийн эсрэг зовоод байгаа хэцүү юм харагдаад ирэхээр үгүй би л энэ сайн сайхантай учруулж өгөх юмсан. Тэрэнд нь би нэг оролцоотой байх юмсан гэж аяндаа боддог гинэ. Тэгээд ирэхлээр хүн оролдлого хийдэг гин. Одоо жишээ нь сайхан байлгыг хэцүү багт нь. Тэгэхээр болохгүй байгаад ирэхээр үгүй би чи ийм байж үж сайн сайхан байлгах чадахгүй юм байна. Тэгэхээр би өөрөө их сайн байж үж энэ хүмүүсээ сайн сайхан байхад нь хувь нэмрээ оруулах юм байна гэж ойлгодог юм. Түүнээс хүн чинь одоо би их сайн байх хэрэгтэй гэдгийг аман дээрээ яриад байдаг ч яг ажил дээрээ ойлгоогүй байх нь илүү үйт юм байна л да. Жишээ нь одоо нэг тийм зөндөө байгаа үстэй. Хүн өөст энэ бол аягүй сайн гэж хийж чад. Тэр хүнийг байхгүй нэг 7 хоног болох үед гэр бүлийн нэг гишүүн. Гэхдээ тэр чинь нэрээ ямар чухал хүн байж вэ гэж эргээд ирэхэд нь өөрөө бол бас манай гэр бүл их чухал хүн байжээ гэж явсан нь ойлгох зөндөө тохиолдол байгаа үст тийм ээ. Тэгэхээр аман дээр ярих нэг өөр сэтгэл зүрх рүү орж ойлгоно гэдэг бас өөр үйт юм байна. Тийм учраас одоо бурхан багшийн сургаалд ээжийн ач гэдгийг одоо миний ээж өнөөдөр байна байхгүйгаас үл хамааран хүн их хүн гэж юу ямар ачтай вэ гэдгийг бодож ивэл хүний сэтгэл тогшин хатуу байгааг зүүлж өгдөг. Сурыг үл ингээд илтгэх нь биш тийм ээ. За тэгвэл тэгээд орчих юм үгүй. Тэр нь цаашаа хувь хүнийг өөрийг илүү ёс суртахуунтай тийм байх руу босгож ирдэг гинэ. Тийм болохоор олон юмны үүд байдаг гэж үздэг. Тэгээ тийм учраас одоо монголчууд энэ суралцсан хүмүүс үнийг их чухал гэж ингэж үзэж ирсэн. Тэгэхээр та бүхэн туршаад үзээрэй. Нэг удаа бодоод орох биш. Ингээд өөртөө зорилт тавиад нэг өдөр мартцсан байвал маргааш нь 1 минут өдөрт бодно гэсэн бол мартцсан байвал маргааш нь 2 минут бодоод нөхөөд ингээд нэг сар яваад үцхээр ямар өөрчлөлт гарч байна. Дээрэс нь одоо гэр бүлд байгаа одоо гэр бүлийн гишүүн хэдэн хүн байдгийг заримдаа ингээд муудалцах ч юм уу эсвэл үл ойлголцох ч юм уу нэг тийм гарч болно да гарах байдгаа да. Хэрвээ тэгэх юм бол нэг гэр бүлийнхаа одоо тухайн хүнийг яг эерэг буюу надад тустай ачтай ямар үйл одоо үзүүлсэн ямар үйлдэл над гаргаж байсан эерэг тэрийг нь өдөрт 1 минут бодоод бай. Тэгвэл магадгүй 7 хоногийн дараа амархан ойлголцох байхаа. Тэгэхгүй л нөгөө сэтгэл чинь хамгийн түрүүнд юуг нь хараад эхэлдэг байх нь гмийн.
Жишээ нь одоо хувь хүний ээж одоо ямар ч хүний ээжэд сайн чанар, муу чанар байж болно то тий. Мууг нь бодоод ивэл би хохирдог байхгүй. Мууг нь бодоод ивэл олон үзэн ядна, хохирдог. Сайныг бодвол илүү хэрэгтэй зүйлээ авч чаддаг. Тийм учраас ойлголцохгүй байна, үзэн ядна гэдэг мууг л хараад байгаа гэсэн үг. Тийм болохоор эрэг зүйлийн өдөртний минут бодоол бай. Тэгэх юм бол одоо сая ээжийн ачийг бодно гэдэг шиг тэр гэр бүлийнхаа гишүүний тэр найзынхаа хэний бай ачийг бодоод ирэхээр саний бидний ярьдаг дараагийн сэтгэлийн өөрчлөлтүүд ирдэг гэсэн ийм саналыг дэвшүүлж байгаа. Та бүхэн үзээрэй. Цаад асуулт байхгүй тэгээ би ярих зүйлээ ярьсан учраас ингээд өндөрлөе. Магадгүй та бүхэн энэ тухай нягтлж нарийсгаж үзье гэвэл энерги сэтгэлийн тухай Будмөрийн зэрэг гэж номуудын яг тэр их төрлөختний хэсэг төр байдаг юм аа. Тэрийг бас бүгдийг биш юм аа. Тэр хэсгээс нь энерги сэтгэлийн тухай, эхийн ачийн тухай тэр номонд юуд гарсан байгааг дэлгэрүүлэн үзье гэвэл тэнд бас байдгийн шүү гэж хэлье. За баярлалаа, баяртай.